Эрхэм үзэгч та бүхэнд шинэ оны баярын мэндийг хүргэе. Энэ онд хил хамгаалах байгууллагад болсон оны онцлог үйл явдлыг таймлан хүрэхэд бэлэн боллоо. Энэ онд хилчид албандаа ихтгэл дүүрэн амьдралдаа сэтгэл хангалуун, хилчний хөгжлийн зүгт хилийн шинжилгээний төлөө зорилтыг дэвшүүлэн ахлагчийн жил болголоо. Халдшиг дарахын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хангахын тулд Монголын мянган хилчид Монгол улсын хил 50-ыг илтгэж, улсын хил хамгаалтыг зохион байгуулахаас гадна Монгол улсын хилчид 2024 онд олон бүтээлч ажлыг хийж өрнөдөд байна. Ийм хил хамгаалах байгууллагад 2024 онд хийгдсэн бүтээлч ажлыг сэтгүүлч Мөнх Гэрэл бит хоёроос гадна сэтгүүлч Оюун Эрдэнэ, Ням Гэрэл, Бэлэгт нар таймлан өргөх болно. За таны хувьд энэ онд хил хамгаалах байгууллагад болж өнгөрсөн хамгийн томоохон үйл явдлыг юу гэж нэрлэх вэ? 2024 он гар сар хилчид хамгийн түрүүнд улсын хил хамгаалтын дүрмээ Монгол Улсын ерөнхийлөгчөөс гардаа авсан нь бас томоохон ажлын нэг болов гэж бодож байна. За тодорхойлбол 2024 оны 1-р сарын 22-ны өдөр Монгол Улсын хилийн тухай хууль болон төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримтчид үндэслэгдэн шинжлэгдэн батлагдсан Улсын хил хамгаалтын дүрмийг Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрэл сүхээс хилчид гардаа авсан. За энэхүү Улсын хил хамгаалтын дүрм шинжлэгдэн батлагдсанаар хил хамгаалтын арга тактик илүү боловсронгуй болж инженер техник, мэдээллийн технологиг хил хамгаалтанд түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байгаамаа. Хилчдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, ажил амьдралын орчин нөхцөл хил хамгаалтад иргэдийн оролцоо ямагт дээшилж байх учиртайг зэвсэг түвшний ерөнхий командлагч онцлон тэмдэглэж байна. Хилчид та бүхэн цаг үеийн шаардлага, ховсол өөрчлөлтийг содгоор мэдэрч, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, Монгол улсын хил хамгаалтын дүрмийг хэлбэртгүй мөрдөж ажиллахыг бас та бүхэнд даалгаж байна. Монгол улсын ерөнхийлөгч 2024 оны 1-р сарын 17-ны өдрийн 01 тов зарлагаараа улсын хил хамгаалах дүрмийг батлан өнөөдөр хүлээлгэн өгч та биднийг 3-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг уургууллаа. Энэхүү дүрмийг чанд мөрдөх нь хилчдээс албаны ур чадвар, сонор сэрэмж, тэсвэр төвчээр өндөр ёс суртахуун, албандаа үнэнч байх, эх орондоо хайртай байхыг шаарддаг хилийн албаны алтан дүрм мөн. За энэ ажил бол бас энэ онд хийгдсэн бас нэлээдгүй томоохон бас ажлуудын нэг болов үндэс суурь болов гэж бол миний хувьд бодож байна. Өөрийнхөө хувьд ямар ажлыг гэж хэлэх вэ? За энэ онд Монгол улс Орос улбаны улсын хилийг хамтран шалгах ажил үргэлжилсэн. Уг ажлын хүрээнд хамтарсан тушаал гарч ажлын хэсэг томлон энэ оны 5-аас 10 дугаар сард хилийн төхөөрөмжийн ажлыг хийж хилийн тэмдгүүдийг шинжилэн босгосон юм а. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд инженерийн байгууламжийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За түүнээс гадна энэ онд хийгдсэн бүхий л үйл ажиллагаанууд маань улсын хил хамгаалтын нэгтралыг нэмэгдүүлэх, цаашлаад хилчдийн алба үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөд бүхий л үйл ажиллагаа маань чиглэгдсэн байгаа. Тиймээс Монгол улсын хил хамгаалтын үр дүн хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хүлээн авна. Монгол улсын хилийн хэсгээр хилийн зөрчил 21 удаагийн 25 хүн, хилийн дэглэмийн 32, хил орчмын дэглэмийн 258 удаагийн зөрчлийг илрүүлж, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн. Хил хамгаалалтын үр дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 2 дахин, хилийн дэглэмийн зөрчил 2.1 дахин, хил орчмын дэглэмийн зөрчил 29.7%-аар буурч, илрүүлэлт 96.1, шийдвэрлэлт 98.7%-тай байна. Мөн өвлжилт хүндэрсэн Ховд, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн хилэн хэсэгт 8 бүлэг 24 алпагчийг үүрэг гүйцэтгүүлж, улсын хил дээр бөөгнөрсөн 8000 гаруй малыг эзэдтэн хүлээлгэн өгч, 85 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан.
Мөн байгалийн давагдшгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд тулсан 16,547 тонны малыг тогтоож, иргэдэд учирч болзошгүй 12.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн. Монгол улсын хилээр 153 орны 6 сая 5,362 зорчигч, 78 орны 4 сая 299,942 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй 13, бусдын баримт бичиг ашигласан 4, бусдын нэрээр бичиг баримт гаргуулсан 6, улсын хил нэвтрэх баримт бичгийн хуурмаглал үйлдсэн 7, нийт 30 хилийн зөрчлийг илрүүлэн шийдвэрлсэн. Үүнээс гадна хилийн замын үүд автозамын бомтод 10 ширхэг захим гарт суйрлуулж, Чингис хаан, замын үүд, Алтан булаг, Булган, Шивээ хүрэн, Хавирга, Цагаан нуур, ханх бомтууд 50 ширхэг зөөврийн шалгалтын төхөөрөмжөөр хангагджээ. Хил хамгаалах байгууллага хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн дэвшилтэд техник технологиг албандаа нэвтрүүлж ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. За энэ онд ч муу адил шинэ нэрний эхлэл болж олон ажил хийгдсэнийг сэтгүүлч оюун эрдэнэ танилцуулах болно. За баярлалаа. Тэгэхээр энэ оны 3 дугаар сард Монгол Улсын хил хамгаалтын нэгдсэн удирдлагын төв бүрэн ашиглалтанд орсон орчин цагийн хилчдийн өнгө төрхийг тодорхойлсон түүхэн үйл явдал болсон юм. Энэхүү нэгдсэн удирдлагын төв нь хилийн цэргийн анги салбаруудын хил хамгаалалт шалган нэвтрүүлэх албыг мэрэгжлийн дасралтгүй удирдлагаар хангах олон улсын C5 зэрэглэлийг хангадаг. Ингэснээр бүх шатны удирдлагаас оновчтой шийдвэр гаргахад шаарддаг бүх төрлийн тооцоолол төлөвлөлтийг хиймэл оюун ухаанд тулгуурлаж хөгжүүлсэн өндөр нууцлал бүхий өөрсдийн зохион бүтээсэн програм хангамжийг ашиглах боломжтой болж байгаа юм. Хилийн цэргийн 14 ангид 3950 км тон радио эрлийн системийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд нарны дэлгэцийн суур, нарны хавтан, төмөр бетонын шон, тон радио эрлийн антенныг бэлтгэж цамхгийн суурин цутгалтын ажлыг гүйцэтгсэн. Хилийн цэргийн Тэг 243 дугаар ангийн хариуцсан хэсэгт 48.1 км, Хилийн цэргийн Тэг 101 дугаар ангийн хариуцсан хэсэгт 23.9 км, нийт 72 км хилийн хэсэгт шилэн кабелийн дохиоллын систем суурилсан. Цахим хилийн застав төслийн хүрээнд хилийн цэргийн анги салбаруудад 24 ширхэг 75 инчийн ухаалаг дэлгэц, мөн тонны веб камер, 519 ширхэг суурин компьютерийг худалдан авч хангасан байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд Монгол улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын програм Гэрээгээ 24, цахим хилийн албаны дэвтэр BTS Тэг 151, байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн ERP систем BMS, цахим хурлын програм e-conference, хилийн манаа бүлгүүдийг гар утасны програм ашиглан байршлын мэдээллийг дамжуулах Border Patrol GPS програмуудыг албанд туршилтаар болон бүрэн нэвтрүүлэн ашиглаж байна. Мөн дотор холбооны Grand Stream 2 ширхэг серверийг гадаад болон дотоод сүлжээнд холбон хил хамгаалах ерөнхий газрын албаны өрөөнүүдэд болон хилийн цэргийн 4 ангийн захирагч шуурхай жижүүрүүдийн өрөөнд IP суурин утсуудыг суйрлуулан ажиллагаанд оруулан ашиглаж байна. Хилийн цэргийн 20 ангид хил хамгаалтын удирдлагын төвийг байгуулж, үйл ажиллагааг 24/7 гормоор зохион байгуулан ажиллаж байна. Улсын хил хамгаалтад нисгчгүй нисэх хэрэгслийг Дорнод Увс аймаг дахь хилийн цэргийн Тэг 306, Тэг 245, Тэг 311 дугаар ангийн хариуцсан хэсэгт ашиглаж, хяналтад хамрагдах хэсгийг нэмэгдүүлж ажиллаж байна. За үүнээс гадна хил хамгаалах байгууллагад 2024 онд хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлууд хийгдсэн. За энэ тухай сэтгүүлч Бэлэгт та бүхэнд танилцуулах болно. Баярлалаа. Энэ ташрамд манай хоёр хөтлөгчийн өмссөн хувцас бол Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар батлагдсан хил хамгаалах байгууллагын алба хаагчдад эх оноос олгож эхлэх ёслолын хувцас гэдгийг хэлмээр байна. Энэ мэдчлэн хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр цөөнгүй ажил хийгдсэний томоохон нь хил хамгаалах байгууллага нөхөн сэргээх алтан шонхор төвтэй болсон явдал юм. Мөн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бомтын сэргэлтийн бодлогын хүрээнд замын үд, боршоо, алтан булаг, Сүхбаатар, Гашуун Сүхбаат бомтын зохицолбор барилга ашиглалтанд орж, хилийн хяналтын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, зорчигч тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдсэн юм а. Мөн Дашванжилт групп хувьцаат компанитай хамтран хилийн цэргийн 4 ангийн төв, нэг тусгай салбар, 20 хилийн салбарыг хийн халаалтад шилжүүллээ. Мөн хилийн цэргийн анги салбаруудад нэгдсэн халаалт цэвэр бохир усны системтэй нийт 60 айлын орон сууцыг шинээр барьсан.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 9-р сарын 9-ний өдрийн 141-р зарилгаар цэргийн дөрөв хувцас цол ялгах тэмдгийн загварыг шинжилэн батлуулсан байна. Ингэснээр офицер ахлагч нарын хувцас хэрэглэлийн хангалт 18 нэр төрлөөр нэмэгджээ. Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг ахлагчийн жил болгон зарлалтай холбогдуулан ахлагч нарын нэгдсэн чуулга уулзалтыг төв, зүүн, баруун бүсэд зохион байгуулж 20,000 гаруй ахлагчийн төлөөлөл болох 1111 ахлагч оролцсон юм а. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт ахлагчийн алба, өнөө ба ирээдүй сэдвт эрдэм шинжилгээний хурлыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд зохион байгуулж хилчин ахлагч нар амжилттай оролцлоо. Хилийн цэргийн анги тусгай салбаруудаас сургагч ахлагчийн албан тушаал хашиж байгаа ахлагч нараас 62 ахлагчийг шалгаруулж дотоод иргэн их сургуулийн ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургагч ахлагч бэлтгэх сургалтад хамруулан хил хамгаалах ерхий газрын даргын тушаалаар сургагч ахлагч цолыг хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаа олгосон юм а. Хилийн салбарын гэрээт болон хугацаа цэргийн алба хаагчид хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээр өөрсдөө хоолоо хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн хилийн цэргийн 101-р ангийн 2 салбарт туршилтын журмаар офицер ахлагч нарын норомт хүнсний хангамжийг цахим хэлбэрээр захиалга авч салбарын байрлалд хүргүүлсэн байна. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд хэлцтэй бахархал гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлууд хийгдсэнийг сэтгүүлч Нямгэрэл танилцуулах болно. За баярлалаа төвшин жаргалаа. За өнгөрсөн онд хил хамгаалах байгууллага бахархалт болон бас дурсамжит үйл явдлуудаар их өрнүүн байлаа. Тухайлах юм бол Хилийн цэргийн 6 ангийн 7 салбар хилчдийн түүхэнд нэрээ тодор үлдээсэн эрхэм хилчдийн ирэмж толлоо. Тодорхойлбол Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар хошууч генерал Жанчвийн иш дорж, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаа дэлгэр цогтын намжил, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаа гомбын сонжав, хошууч генерал Сүхийн гүржэв, хошууч генерал Шарвын дорж, хошууч генерал Лодын намсрай, хошууч генерал Чимдийн санг шарв нарийн нэрэмжид болгох ёслолын ажиллагааг энэ онд зохион байгууллаа. Түүнээс гадна хилчин хурандаа наран жамц гавьяат багш болж дотоод иргэн их сургуулийн хүндэт профессор цол тэмдгээр шагнагдсан байна. Мөн хурандаа дорж бол бригадын генерал Ганбаатар нар дотоод иргэн их сургуулийн хүндэт доктор профессор цол хүртсэн бахархалт үйл явдлаар дүүрэн байлаа. Мөн төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч дэд хурандаа Баттөмөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүний гавьяа тэмч, дэд хурандаа Наранбат Монгол Улсын малын гавьяа тэмч, Элчин спорт хорооны тамирчин ахлагч даваа чимэг Монгол Улсын гавьяа тамирчин цолыг тус хүртсэн юм а. Харин гадаад харилцааны чиглэлээр энэ онд хилчид бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Энэтхэг Швейцар зэрэг орнуудад 70 гаруй алба хаагч хилчдийг суралцуулсан бол дотоодын урт болон богино хугацааны сургалтанд 4100 гаруй хилчдийг суралцуулсан байна. Мөн гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр энэ онд хэрэгжүүлсэн томоохон ажлаас дурдвал Орос улбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Польш, бүгд найрамдах Солонгос улс, Вьетнам зэрэг улсын төлөөлөгч нартай 40 гаруй удаагийн ажлын уулзалтыг зохион байгууллаа. Халахын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож Монгол зөвлөлтийн дайчид хамтран эрдэм шинжилгээний хурал, тактикийн хээрийн сургууль, тойрон аялал, ёслолын жагсаал зэрэг 30 гаруй томоохон арга хэмжээг Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойволсон хот, Халах гол суманд тус зохион байгууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хэрэм төслийн үргэлжлэл болж ойн газар Эрдэнэс 5 толгой компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан Хилийн цэргийн 8 ангийн мод үржүүлгийн агропарк төвүүдэд бэлтгэсэн 285,700 ширхэг навчид болон шилмүст модыг хамгаалалтын ойн зурвас байгууллагын 80 га, заган ой нөхөн сэргээх 70 га, булаг шанд хамгаалах ойжуулалтын 4.5 га, хотын ой санг нэмэгдүүлэх 35 га талбайд тус хээрийн ойжуулалтад шилжүүлэн тарих ажлыг зохион байгуулсан. Хил хамгаалах байгууллагын Марс тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах цогцлбор тэмцээн ахлагчийн жилийн хүрээнд ахлагч нарын дунд зохион байгуулсан шилдэг бүлгийн аврах шалгаруулах тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулав.
Энэ онд Хэлийн цэргийн тусгай архивын 30 жилийн ой тохиож тэмдэглэн өнгөрүүллээ. Захин архив албан хэрэг хөдлөлтийн талаар баримтлах чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай төрлийн сан хөмрөгт 400 терабайтын хаард 280 ширхэг захин баримтын зориулалтын хайрцаг, Хэлийн цэргийн 23 ангид хүчин чадал сайтай иж бүрэн компьютер зөөврийн хаардаар тус хангасан байна. Хүүхэд залууст эх оронч хийлч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдад цэргийн дээд цолны үндсэнийг мэдрүүлэх зорилгоор бүгд найрамдах Монгол Ард улсын 3 маршлын нэрэмжит өрлөг жанжны их танхимыг хил хамгаалах ерөнхий газарт байгуулж нийтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нэвтрүүлгийн энэ хэсэгт хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд сүлд баган шагнал гардуулах ажиллагаа зохион байгуулагдаж, энэ онд шилдгээр шалгарсан тэргүүний хилчтэй тодруулсан тухай хүргэж байна. Ажил амжилт бүтээлээр хамт олноо манлайлан ажилласан анги бүрийн тэргүүний хилчдийн төлөөллийн сэтгэгдлийг хамтдаа сонсцгоё. Энэ шагналыг хүртэхэд хичээж ажилласан хамт олондоо мөн энэ ажлыг үнэлсэн удирдлагуудаа маш баярлалаа. Тэгээ энэ жил энэ хил хамгаалах байгууллагаас техник дэвшил орчин үеийн технологиг нэвтрүүлэх чиглэлээр бас бодлого гарч байгааг нэг илэрлэл нь манай анги дроноор улсын хил хамгаалтыг хамгаалах анхны отроод нь болж өргөжж байна. Ингээд цаашлаад хил хамгаалтыг бид нар хүний хүчин зүйлийн оролцоог багасгасан хиймэл оюун ухаан, IT чиглэлийн дэвшилтүүдийг бий болгож байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа хил хамгаалахын байгууллагын удирдлагуудаа маш талархаж байна. Өдөр сүлд багны явахт бол мэдрэмж бол маш өндөр байлаа, жоохон сандарлаа. Гэтэл гоё байд юм байна. Ер нь мөрөд биелэгдсэн юм байна гэдэг л ухаарлаа. Хэлийн цэргийн 167 дугаар ангийн дугаар заставын дугаар багныг 18 жил хамгаалж явсандаа баяртай байдаг юм аа. Баярлж бахархаж явдаг юм аа. Анги хамт олноо төлөвлөлөөд энэхүү том шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Баярлахын хажууд бас айгүй их ингээд сандрал бас тогтлол айгүй байна. Миний хувьд бол дэлхийн хилчдэр хэлээгээд хил хамгаалах байгууллага хилчийн мөртөөчд холбооноос зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд тэргүүн барьсан байгаа. Тэгээд тал хэрийн бүсийн шилдэг бүлгийн тэмцээнд бас тэргүүн барьслаа. Түүнээсээ тал хэрийн бүсийг төлөөлөөд хил хамгаалах байгууллагын шилдэг бүлгийг шалгаруулах тэмцээнд шилдэг холбооч гэдэг шийдлийг авсан байгаа. Яг удирдлага болон анги хамт олондоо намайг энэхүү шагналд тодорхойлж энэхүү шагналыг авах боломжийг олгосон маш их баярлалаа. Мөн гэр бүл болон хайртай дотноохон хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дээрх танилцуулсан ажлуудаас гадна энэ онд хийгдсэн бас нэгэн томоохон өөрчлөлт гэх юм бол хил хамгаалах байгууллага маань цахилгаан автомашиныг хил хамгаалтанда буюу албандаа ашиглаж эхэлсэн үйл ажиллагаа байгаа. За дэлхийн томоохон улс орнууд, хөгжингөө улс орнууд бол аль болох байгаль дээлтэй эко бүтээгдэхүүн, эко машиныг бол ашиглаж эхэлж байгаа бол Монгол улсын бас үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын бас нэгэн төлөөлөл болж эхнийхээс хил хамгаалах байгууллага болж байна гэж бол хэлж болох байх гэж бодож байна. Энэ онд автопарк шинжилгээ хүрээнд Nissan Leaf, Nissan Ariya, Nissan Altima болон UTV загварын 35 нэгж, цэрэг тээврийн зориулалтаар ашиглах Higer автобус 32 нэгж, хүнс тээвэрлэх зориулт бүхий хөргөөртэй Pusa Canter загварын 12 нэгж буюу нийт 25 төрөл загварын 186 нэгж автомашин техникээр Хэлийн 24 ангид хангалт хийж улсын хил хамгаалтад ашиглаж байна. Үүнээс гадна Хэлийн цэргийн анги салбаруудад 2 төрлийн буудлагын зэвсэг, дуран, 3 нэр төрлийн галт зэвсэгтэй адилтгах, 2 нэр төрлийн дагалдах, 12 нэр төрлийн тусгай хэрэгслийн хангалт хийсэн байна. Мөн Хэлийн хэсгийг инженерийн байгууламжаар төхөөрөмжлөх бодлого боловсруулж, Хэлийн цэргийн 14 ангийн хариуцсан хэсэгт 750 гаруй км Хэлийн торон саад, 526 км ойн огтлсон зурвас, 440 км мөр хянах зурвас, 530 км төмрөөс хамгаалах шорон зурвасыг шинээр байгуулж хил хамгаалтад ашиглаж байна. За энэ хил хамгаалах байгууллага 2024 онд хийсэн ажлаа үзэгчтэй бүхэндээ тайлагнаж 2025 онтойгоо залглаа. Ер нь эх жилийн үед манай байгууллага ямар ажил руу илүү төлөв анхаарах байх гэж сэтгүүлчний хувьд харж байна. За эх онд бол мэдээж техник технологи, инженерийн байгууламж, камерын хяналт
радио ирлээ гэх мэт одоо маш олон ажлууд бол хил хамгаалтын чиглэлээр хийгдэх бах. За дээрээс нь хилчтэй нийгмийн хамгааллын чиглэлээр Эрдэнэт Монгол хөтөлбөр маань одоо бас үргэлжилж одоо хил дээр байгаа хүүхдүүд маань цэцэрлэг сургуультай цогцлбор тэгээ барилга байгууламжтай болж хүүхдүүдийн маань боловсролын асуудал нэмэгдэх бах гэж бодож байна. За гих мэтчлэн одоо тий хилчтэй маань ажиллаж амьдрах орчин нөхцөл одоо илүү сайжирч одоо сайхан гэрэл гэгээtээр одоо алхсан тийм сайхан одоо ирэх жил болох болов уу гэж бодож байна. Мэдээж одоо энэ шинжилгэүүдийг бол мэдээж хил хамгаалалт байгууллага 2023-24 он гэд хийгээд зогсож байгаа юм биш. Улсын хил хамгаалалтандаа бол үүнийг улам боловсронгуй болгож илүү наривчлалтай болгохын тулд бол өдөр болгон хичээж ажиллаж байгаа гэдгийг бас энд онцлон дурдмаар байна. За энэ хүрээнд за хил хамгаалах байгууллагын оны онцлог үйл явдал маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх орны өнцөг булан бүрт халдсгүй дархан хилээ нүд завчилгүй хамгаалж буй нийт хилчидтэй ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөө. Монгол улсын хил 50 байна.